Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ нэгэн алдартай хөгжмийн бүтээлтэй танилцах болно. Энэхүү бүтээл маань Чойдгийн хөгжим Жалам хар хэмээх Монголын алдартай бүтээлүүдийн нэг байна. За бүтээл маань А, Б гэсэн хоёр хэсгээс бүтэж байна. А хэсэг нь Б хэсгээс ямар ялгаатай болох, яагаад А, Б хэсэг гэж нэрлэснийг хүүхдүүдээ хөгжмөө сонсохдоо анхааралтай ажиглаж хүүхдүүдээ хөгжмөө анхааралтай сонсоод зургийн дагуу хоорондоо ярилцаарай. Мөн хэсгүүд хоорондоо юугаараа ялгаатай байгааг олоорой. Мөн хөгжмөө сонсохдоо хэмнэлийн дагуу хөгжмөөрэй. Хүүхдүүдээ бүтээлээ сонссон үстэй. Энэхүү бүтээл маань морины тухай өгүүлсэн бүтээл байгаа. Та нар бүгдээр анзаарсан билүү? За тэгвэл энэхүү бүтээл маань хоёр хэсгээс бүтсэн байгаа. А, Б гэсэн хоёр хэсгээс бүтсэн байгаа. А хэсэг нь хурдан, тийм ээ л мэдээж морины дахиж байгаа байдлыг илэрхийлсэн. Харин Б хэсэг нь морь амраад удаан явж байгаа хэсгийг илэрхийлсэн. Харин сүүлийн А хэсгээ дахиад авцсан байгаа. Энэ эхний хэсгээс жоохон урагшаа явсныг та нар анзаарсан байхаа. За энэ хүү бүтээл дээр маань бас бүжиг дэглэсэн байдаг. Хүүхдүүдээ бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгвэл одоо бүгдээрээ хүү бүжгийг хамтдаа үзэж сонирхцгаая.